Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаартаа Зүүн Монголын 6 төмний нэг болох Төмөд төмний талаар хүргэх болно. Ингээд төмдүүдтэй хамтдаа уулзъя. Төмөд аймаг нь эрт цагт байгаль нуур орчим нутаглаж байсан бөгөөд тухайн үедээ зүүн баруун хоёроор хуваагддаг байжээ. Зүүн гарыг нь 20, баруун гарыг нь Төмөд хэмээн нэрлэж байсан бөгөөд Төмөд нь байгаль нуурын баруун талаар, 20 нь зүүн талаар буюу баргуужин төхөм орчмоор нутаглаж байв. Зарим үед тэднийг хамтдхан 20 төмөд гэж нэрлэдэг байсан байна. Монголын нус товчоонд дурдсанчлан 20 төмөд аймгийн ноён нь хорилортой мэргэн бөгөөд баргуужин төхмөөс гаруултай алдарт Алангойхийн эцэг тэр байжээ. 1207 онд эзэн Чингис хааны Ахмад хөвгүн зүч ойн иргэдийг байлдан дагуулах үед 20 төмөд аймаг их Монгол улсад дагаар оржээ. 20 төмөд аймаг хэдийгээр их Монгол улсад дагаар орсон ч үе бослого тэмцэл гаргаж байсанд Борохуул ноён 20 төмдийг эзлэх гол ангийг удирдан явж байтал харуулын цэргийн ангид баригдан алагдсан байна. Хэргийн учир болбоос хорч ноён гоо сайхан хүүхэн 30-ыг авахаар яваад өөрөө баригдан мөн ойрдын хутууга бэхийг ардаасаа жирэн хоригдсан байна. Ирхэм хүн Борохуул ноёныг алагдсныг сонссон Чингис хаан дөрөвдийн дөрбөө догшинч зэрэг даатхан тэднийг эсэргүүцэл тэмцлийг даржээ. Хожим тэд Төмөн ойрдын баруун жигүүрийн бүрэлдэхүүнд багтаж Баран овгийн хорч ноёны мэдэл байсан гэх дүүхэн баримт бий. Их Ван улсын үед төмдүүд Давааны арын мужид харьяалагдсан адуун сүргийн нэгэн малцлын газар болгон зохион байгуулагдсан. 14-өөс 15 дугаар зуунд нэг хэсэг төмдүүд урд зүг нүүдлэн Алтай нуруу орчимд нутаглаж зарим нь их говийг туулан бор тохой хатан голын сав газарт хүрчээ. Энэ үеэс эхлэн Төмөд аймаг хүчрхэгжин Монголын 6 төмний нэг болсон нь Төмөд төмөн байлаа. Батмүнх Даян хааны 6 төмний Магтаалд хэрүүгэн мөрний гэдэсүн болсон, хэрх орхын олз болсон, гитэж эрхийн идэж болсон, Алтайн 12 сүвийг сахисан, уулын овоо талын хөшөө болсон 12 төмөд хэмээн магтан шүлгэсэн нь тэд улс төрийн давцанд ямар том байр суурь эзэлж байсныг илтгэн. 16 дугаар зууны дүнд үеэс төмдүүдийн түүхэнд шинэ эргэлт гарсан юм. Батмүнх Даян хааны ач хүү Алтан хаан төмдийг захирч тэднийг Өвөд Монголын хамгийн хүчрхэг төмнүүдийн нэг болгож чаджээ. Түүний эцэг нь баруун төмний жонон бөгөөд бага насны хаан Бод алгийг орлон хэсэг хугацаанд төрийн ирэх барьж байсан хүн юм. Алтан хаан эцгийнхээ тушаалыг залгамжлаагүйч нөлөө хүчээ аажмаар бэхжүүлж 1524-өөс 1544 онд ах гүн бэлгийн хамт Урайн хаан эсрэг 6 удаагийн аян дайн хийж ялалт байгуулснаар төмдүүдийн байр суурийг баталгаажуулжээ. 1550-ад он гэхэд тэр цахруудыг шахан зайлуулж Зүүн Монголын баруун 3 төмнийг удирдах хэмжээнд хүрч ханцол хүртсэн байна. Цоргагаар цойголдоо үлийн хитэн салхам бэ өрин нүктэн гэлдэгөө ясан хома сэтгэлээ цоргагаар цойголдоо үгийн хитэн салхам бэ нахалсан нүктэн гэлдэгөө яасан хома сэтгэл бэ. Алтан хаан 1557 онд байшин буюу Өнөөгийн Хөх хотыг байгуулж төмдүүдийг тэнд төвлөрүүлсэн. Түүний захирсан аймаг байгаль нуур орчмын уугуул нутгаасаа нүүдлэн Мин улстай хил залгаа нутагт байрснаар геополитикийн хувьд онцгой байр суурь эзлэх болов. Мин улстай олон жил худалдаа арилжаа хийхийг шаардлага хүлээж авагдаагүй тул 1530 оноос эхлэн умард хэлийг байнга давталж бүр 1550 онд Бээжин бүсэлсэн нь Мин улсын хувьд хамгийн том аюул болж байлаа. 1570 онд Алтан хааны ач Мин улсад бууж өгсөн явдлыг шалтгаглан Минтэй найрамдал тогтоож чөлөөтэй худалдаа хийх эрх олж авсан юм.
түүний дараа жил Мин улсаас Алтан хаанд Шүн Иван цол хүртэжээ. Нөгөөтэйгүр Алтан хаан Монголын хаадын дундаас хамгийн түрүүнд Төвдийн шарийн шашинд гүн хүндэтгэл үзүүлж 1578 онд Төвдийн өндөр лам Содном жамцтай уулзсан түнд Далай лам цол өргөмжилсөн. Энэ цолоор 3 дугаар Далай лам тодорч улмаар түүний ач хүү Ёндан жамц Монгол улс угсааны 4-р Далай лам болсон түүхэнд чухал үйл явдал юм. Ингэснээр Алтан хаан Монгол оронд Буддын шашны 3 дахь удаагийн дэлгэрэлтийн суурийг тавьсан билээ. Алтан хааны үед байгуулсан хөх хот нь 6 түмний төмөд түмний төв болон цэцэглэж шашин соёлын голомт болон хүчжээ. 1579 онд Алтан хаан цаглашгүй их 100 хэдийг байгуулсан нь өнөөг хүртэл оршин тогтнож буй Монгол угсааны хамгийн эртний сүм хэдийн нэг юм. 17 дугаар зууны эхээр Лэгдэн хааны үеийн дотоодын тэмцэл улмаар манч нарын хүчирхэлтийн улмаас төмдүүдийн хувь заяа өөрчлөгдөв. 1632 онд хөх хотын төмдийн ноён Умба манчид дагаар орсон боловч удахгүй яд онож эрэх тушаалаа алдсан байна. Харин 1636 онд Чин улс төмдийг 2 гарын хушуу болгон хувааж Манжийн Суян жанжинд харьяалуулсан юм. Ингэснээр хөх хот Манчин улсын умар тэлийн чухал цэргийн түшиж газар болж Гүй хаа нэрээр албан ёсоор бүртгэгдсэн. 17-оос 19-р зуунд төмдүүдийн нэг хэсэг Леоно мужийн Чоян орчмоор шилжин нутаглаж зарим нь хөх нуурын хязгаарт тогтож үлджээ. Харин хөх хотын орчимд хотын худалдаа Манжийн цэргийн хэрэгцээгээр хоризмын сарт бол хотон хуй зэрэг ард иргэд суурьснаар хөх хот худалдаа гар урлал хоол хүнсний төв болон хувирсан юм. Энэ үед хөх хотод Монгол, Манж, Хятад, хотон зэрэг олон угсаатны хүн ам төвлөрч монголчууд аажимдаа нүүдлийн аж ахуйгаа орхин газар тариалан эрхлэхэд хүрчээ. 19-р зуунаас Шанси, Хибэ мужийн тариачид олноор нэвтэрч төмдүүдийн нутагт Хятад тосгон суурин олширсноор монголчуудын хэл соёл аажимдаа уусан алдагдаж эхэлсэн байна. Хэдий төмөд түмэн суурьшин нүүдлийн аж ахуйгаа алдсан ч 20-р зуунд Өвөр Монголын улс төрийн амьдралд чухал байр суурь эзэлж ирсэн. 1947 онд байгуулагдсан бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны анхны дарга Улаан хүн хөх хотын төмөд хүн байсан бөгөөд түүний хүү Бөхөө ач охин буус явлын нар энэ албыг хашиж байв. Өвөр Монголын 5 дахь дарга Бөхөө, 7 дахь дарга Юн Булон, өнөөгийн дарга Ван Лися гэд төмөд болон зүүмэд төмөд гарвалтай олон удирдагч төрөн гарсан нь үүний тод жишээ билээ. Ийхүү төмөд түмэн эртнээс Монгол угсаатны өмнөд хязгаарыг сахин хамгаалж хөх хотыг төв болгон суурьшиж нэгэн цагт Монголын шашин, соёл, улс төрийн төв болсон билээ. Алтан хааны үед эхлүүлсэн Буддын шашны дэлгэрэлт, Мин улстай хийсэн худалдаа, хөх хотын хөгжлийн түүх, Манжийн үеийн цэргийн түшиж газар болон хувирсан үйл явдал улмаар 20 дугаар зууны улс төрийн хувь заяа гэд төмдүүдийн түүх бол Монголын өмнөд хязгаарын онцгой хувь заяаг илтгэх түүхэн замнаал юм.